25 дугаар сууглаач 10,000 нэвтрүүл эхэлж байна. Энэхүү дугаар 2000 оны хамгийн анхны дугаар, хамгийн анхны 10,000. Мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй. Энд юу хийж явж байна? Бэлтгэлээ хийгээд. Юуны бэлтгэл? Хөнгөний тамирчин. Тамирчин. За. Юунд оролцоход бэлтгэж байна? Одоо 2007 онд 3 сард Гонконгийн марафонд оролцоход бэлтгэлээ хийгээл. Бэлтгэлээ хийгээл. За. Найдвар хэр харагдаж байна? Найдвартай л гэж бодож байна. Найдвартай. Ахын төлөө зүтгэж шин. Ахын төлөө зүтгэн. Мэдээж. Бэлтгэл хийгээд ер нь овоодын дүр хэрэг олно ч ер нь хувцснаас авахуулаад энэ мадгалгаа бүрст амар цамцсан байна шүү дээ. Хэрэг болно. Хэрэг болно. Иж ухаас ихсүүлээд. Иж ухаас им тариа авахна. Им тариа бас хэрэглэдэг юм. Хэрэглэнэ. Хэрэглэнэ. Иж ухын бүлгээд бас юу ах вэ? Тэгээд витамин. Тусгай юм идэх үү? Тий, тусгай юм идэх. За. Урд нь ер нь ямар амжилт үзүүлж ирсэн бэ? Азаа оргил хэмжээнд орж ирсэн. За юу ямар амжилт вэ? 15 дугаар анд орж ирсэн. Хідэн тамирчнаас. Бүх оролцсон хүн гэвэл 30,000 гаруй хүн. Яг шгшээ тамирчид гэвэл 34 тамирчид. 34 тамирчнаас 15. Дажгүй амжилт байна, тийм үү? Одоо тэрийг улам ахиулах гэсэн. Ахиулна. Ахиулна. Тий. Сэрэмбэлийн 10,000 маяг өгье. Апо үзэл компаниас өгж байгаа мөнгө. Юунд зориулах вэ? Хүнтэй шалтгаан байна уу? Шалтгааныг сонсъё. Бай. Ямар шалтгаан вэ? Одоо эмнэлэгт бас шивжүүлнэ. За. Эм тариа хэрэглэх тариагүй авах мөнгө төрөхгүй болчиход. Мөнгө төрөхгүй болчиход. Уг нь хитэн тамирчтай уг нэг төрөмрөөс уг нь дэмждэг үү ер нь та нарыг? Бид нарыг бол байхгүй ш дэмждэг. Дэмждэг үү? Байхгүй. Бор зүрхээрээ тэгээд. Дуртай юм болохоор. Дуртай. Энэ спорт айлтай юм болохоор Монгол оронд хөгжүүлэх юмсан гээл. Монгол улсын нэрийг гаргачих юмсан гээл. Энийг өгөх юм бол тэгэхээр эмдэр очиж авах тийм үү? Эмдэлт очиод. Хэр хангалттай авах бол хангалттай хөрнө. Хангалттай хөрнө. Үлдсэн мөнгө нь мөнгөлдөхгүй юм биш харин. Үлдэхгүй харин ч. Яг л таарж гинөө. Тий тааруулна. Яг л таарж гин. Ямар нэгэн тэмцээн гинэ? Олон улсын Аз зэрэглэж явжээ. Марафон. Яаж зэрэглэх юм уу? Тэнд оролцсон. Сэрэмбэл. Тий. Амжилт гаргана. Гаргана итгэж гин. Тэрэнд 10,000 төгрөг хэрэгтэй юу? Хэрэгтэй. Амжилт гаргахад хэрэгтэй. Хэрэгтэй. Маачд Апо үзэл компаниас энэ чамд 10,000 төгрөг өгч чинь Монгол орныхоо нэрийг дэлхийд дахинд гаргаарай гэж найдаж байгаа шүү. Сэрэмбэлээ. Болж гин үү? Болж байна. Амжилт хүсье. За баярлалаа. Хичээн шүү. Наа чинь олон хүмүүс итгэл явж байгаа шүү. Чадна. Чиний нэрийг чинь би зургатаар харъя заа юу. Сэрэмбэл төрүүлчлээ гээд. Тэрэнд нь харин бид нар энийг дэмжсэн юм аа гэдгийг өөр. Их мөнгө шээ бас бага мөнгө ш. Ажруулсан. За баярлалаа. Баяртай. За шууд эмдгэрөөгөө гүйчнээсээ одоо шууд. За баяртай. Хаар залхалж байна. Нэг уцсан мөнгө хийхээр. Уцсан мөнгө хийхээр. Уцсан мөнгө хэд гарсан бол? 100,000 доллар гарсан. 100,000. Ямар л хэлдэг юм? 2 хүн уцсан мөнгө. 2 хүн уцсан мөнгө. Амьдрал ямар шүү вэ? Зүгээр хэвээ. Хэвээ. Хэвээ амьдралаа ер хэсгэл хангамжтай байна уу? Хангамжтай байгаа. Дажгүй байна. Таны нэр хэм бэ? Мегмар. Мегмар чинь таны хувьд хэрэг мөнгө вэ? Яг мөнгө бол янз янз л та. Хэрэгцээтэй хүнд бол над их мөнгө. За. Яг их мөнгөтэй хүмүүсүүд бол яг зүгээр хэрэглэнэ л мөнгө. Тайланд нь багтах бай. Мөнгөтэй хүнд нь орох уу? Эсвэл мөнгөгүй хэрэгцээтэй хүнд нь орох уу? Би дундаж амьдралтай. Дундаж амьдралтай. Дундаж амьдралтай хүн энийг олохгүй үстэй. Энэ мөнгөний хэмжээг 10,000 төгрөг. Гэхдээ яалаач голох мөнгө бол мөнгө шүү. Мөнгө бол мөнгө. Нөгөөс чи би таны 10,000 төгрөг маягаад өглөө. Надаас л юун зориулах хүндрэх шалтгаан байна. Хүндрэх шалтгаан бол би танд маягаад өглөө энийг. Би энэ мөнгөг авахгүй. Яагаад? Ядарсан хүмүүс зөндөө байгаа юм чи тэдэрт очив. Хүчий гэж юу? Тэгвэл танад 10,000 төгрөг би бас таны 10,000 төгрөг би бас хүмүүс тараач. Болно шүү. Яах. Надад Апо үзэл компани хангалттай зөндөө мөнгө байгаа. Мөнгө хэрэггүй мэн тийм үү? Хамгийн сүүлчийн асуулт амьдрал мөнгөн дээр тогтдог гэдэгт та саналагдах уу? Амьдрал янз янзын юмдар тогтдог шүү. Амьдрал хайр дээрч тогтно, мөнгөн дээрч тогтно. Мөнгөгүй бол хичнээн хайртай байгаа ч амьдрч чадахгүй, хайргүй бол мөнгөгүй байгаа ч амьдрч чадахгүй. Тэгэхээр надад айл айлтанд байдаг зүйл. Одоо энэ цаг үед бол их мөнгө. Хаа залхалж байна ах? Тэгээд ажлын шаардлагыг хааш мөнгө байна. Ажлын шаардлага одоо энийг хүнд байна. Энэ өсөр хүн. Энийг хүнд байна уу? Ажил төрж яриад явж. Алдар юм бэ? Алдар давгаха. Энэ их хөшөө штэ. Владимир Ильич Ленин хөшөө. Та ер нь энэ хөшөөг хараад танд юу бодогддог вэ? Энэ хөшөөг хараад уу? Тий. Kodaash энэ хөшөөг хараад юм бодогддог яах вэ? За юу бодогддог юм? Тухайн үед юм хийж идээсэн. Одоо энэ өнгөсөс хөшөл байж л байгаа өөр яах вэ? Өөр яах вэ? Тий. Тухайн үед юм хийсэн үү? Давгаха. 10,000 төгрөг танд би маягаад өглөө. За. Мөнгө хэрэгтэй юу?
Мөнгө хэрэггүй өнгөж юу байхгүй. Байхгүй. Дагуу хадгалж энэ 10 төгрөг маяг гэж би танд өглөө. Надаас л тийм зөвлөх бай. Өний мөнгө зүгээр авчих. Зүгээр аваач. Зүгээр үгүй хүндэг шалтгаан байв шууд өглөө. Хүнд нэгэндээ итгэж сайхан цаана байна. 10 төгрөгийг үү? 10,000 төгрөг 10 төгрөг 10,000 төгрөгийг үү? Тий. Тэгээд одоо сая одоо энэ хүрээнд зориулдаг бахта өөр яах вэ? Хүүхдээ зориулсан яах вэ? Номер дэм сайн сураар. Номер дэм сайн сураарай тийм үү? Ирээдүйн чинь одоо залуу хүч бидний хойш авчих юм чи. Залуу үедээ өгч баярлал авчих. Баярлал авчих шүү дээ. Залуу үе маань яг энийг харин тэгээд хэрэгтэй зүйлдээ зарцуулах нь баах болчих юм биш үстэй. Зохион минь авчих гэж шүү дээ. Хоёулаа чи нэг сая ямар туу өгч юм санагдав, ном санагдахгүй гэж тэрийг аавчихгүй. Тэрийг аав. Зүгээр өгч юм бол бааранд орчих юм уу? Бааранд орчих бах тий. Яаж шүү дээ. Орохгүй ч юм байгаа, ордог ч юм байгаа яаж мэдэх вэ? За тэгвэл энэ 10 төгрөг би танд өгсөн дээрөө дараагийн хүндэг шалтгаан дууны хайсан дээрөө. Дараагийн хүнд өгсөн дээр. Таны халаасан тэгвэл одоо энэ дөрөв нэг дийлэх үү? Надад 100,000 төгрөг байгаа. 100,000. Тий. Яа яа. Баяртай ачаарал хэсэг тавьж тутаанаслаарай. Амьдралдажгүй юу? Амьдралдажгүй. Дэжгүй. Сарын орлого чи хэд вэ? Сарын орлого нэг 100,000 төгрөг. 100,000 төгрөг. Ам бол хэдүүлээ вэ? Ам бол гуруулаа. Ам бол гуруулаа. Гуруулангийнх нь бүгдээрээ нийлээл 100,000 уу? Тий. Болж гин үү амьдрал төрж гин үү? Оо тэгэл. Болох л юм да. Болох л юм да. Тэгээд бодоо болохгүй гэж яах тий. Таны халаасан байгаа одоо мөнгө энэ мөнгөийг дийлэх үү? Дийлэхгүй. Дийлэхгүй. Хэрэг төгөж очих бол ерөөсөө бараахгүй юу? Артахгүй. Артахгүй. 6,000 төгрөг. 5-6,000. Бас байна. Энэ 10,000 төгрөг би танд маа гэдэг үгүй. Надаас л юм зөвлөхөй хөдөлгөх шалтгаан байна уу? Би ингэж боддог байхгүй. Тэр нэг зурагтаар гарч ирсэн юм. Яг та аль телевиз байлаад нэг хоёр хүүхэн таршааны хүүхэд нэг телевизээс ирээд фарлаа. Яг шинэ жилийн өмнө байхгүй. Тэгээ тэр хүүхдийг бодоод би айгу уйлаад тэгээ зурагтаар уйлаад яана ийм хүүхд таараад мөнгөтэй явж хоолнд авчихсан байхгүй. Яг тийм хүүхдэд л өгөх гэж бодсон шүү дээ. Тийм хүүхдэд л өгөөсэй л гэж бодож байна уу? Тань л өгөөд хэрэггүй гэж. Таахгүй юм шүү дээ. Би тийм хүүхдэд л өгөхийг бодож байна. Үр хүүхдүүд гэдэг чинь тий одоо манай ирээдүйн шүү дээ. Айгу хэцүү биш шүү. Тийм шүү бас тэрээс боддог л болно шүү тийм үү? Тэднийг хараад яг үнэхээр сэтгэл өвддөг байхгүй юу? Амар өрөвдөлттэй. Би дандаа тэгдэж ш. Тэднэрт л өгөхсэн гэдэг. Яг тэгээ амьдрал гаргаад өгөх гэхээр хэцүү шүү дээ бид нар чинь тий. Амьдрал яг л ингээл хоолонд өдрийн хоёрын үнэхээр хөрөнгөтэй хөрөхгүй тэл амьдэрчих ш. Хөрөнгөтэй л амьдч чинь өөрөөсөө өгөөгчээр өгч чадахгүй. Өгөхгүй баяа гэж нүдэндээ нүдэмстэй. Яйдаа байц. Яг тэгж амьдэрч. За тэгвэл 10,000 төгрөг би дүүдээ үлдээлээ. Илүү хүндэг шалтгаантай хүнд нь би өгдөг үү? Та бараг өгье гэсэн ч авахгүй маань тийм үү? Амьдралын утга учир мөнгө гэдэгтэй санал нийтдэг юм аа. 10,000 төгрөг хэрэгтэй юу? Хэрэгтэй. Юунд зориулах вэ? Шалтгаан бол маш том шалтгаан байна. Яагаад гэвэл өнөө өглөө манай эхнэр нэг шинжилгээ өгсөн байхгүй юу? Тэгээсэн чинь яг хоёр бөөрн томорсон сонолтой гэдэг эмчилгээ хийлгэх гэсэн байлээ. Тэгээд би сая ажил дээр явж байгаад тэгээ та нэтрэлийг хараад орох хүсэл төрөөд. За тэгээд зорж ирсэн. Шинжилгээгүүд эднүргийн. Хувийн эмнэлгүүд болохоор чинь зөвхөн эхо энэ тэрэ гэдэг ингээд нэг 4-5 шинжилгээ нийлээд нэг 13,000 төгрөг болт юм байл дээ. Гэхдээ өнөөдөр тал шинжилгээг өгсөн. Тэгээд бөөр гэсэнээс одоо маргааш болохоор эмэгтэйчүүдийн эмчтэй үзүүлдэг. Бөөрийн сунт мултны зураг байна уу? Би яг түрүү уцаар ирсэн байхгүй юу? Тэгээ манайх нь одоо гэхдээ наваа хэлээд 2 цагаас шинжилгээний хайрыг авах гэдэгсэн. Тэгээ ажлаа хэмжээлээ цайнах зэрэг гэрлэг гарах. Чи юу ийдгийг? Би юу эргүүл тусгай хамгаалтын хэлтс эргүүлийн офицер хийдэг. Эргүүлийн офицер хийдэг. Сарын цалин хийдэг. Сарын үндсэн цалин нэг 70 гараад 80 л. 10,000 төгрөгийг болох юм уу тэгээд? Чамд даалгасан чи хийдэг. Одоо миний халаасан дөө. За нэг 1000 гаруй төгрөг л байгаа. 1000 гаруй төгрөг л байгаа. Энийг хүч юм бол нэг 11,000 гаруй төгрөг болох нэ дээ. Тийм үү? Шинжилгээнд хүрэх үү? Шинжилгээнд хүрнэ. Хангалттай хүрнэ. Хангалттай хүрнэ. Илүү гарсан мөнгөөр нь яах вэ? Илүү гарсан мөнгөөр нь надад хүүд нэг витаминтэй нэг витамин авчих юм да. Одоо өвөл байна. Бас витамин бас ядаж нэг адууны махаа цанаад өгчл бас бөө амин юм шиг дээ. Тийм шүү. Ирээдүйд ирээ гэж чинь ингээд наантай цантаа гаргацаасан сарда 100,000 авсан салинга буухыг хүлээгээд залуу хүн амьдрал болж гин үү? Яах юм бэ одоо тэгээд? Ер нь тэрийг харах юм бол бас битгүй хүн залуу хүн бол жоохон хөдөлгөөнтэй байх шүү дээ. Ирээдүйг маш сайхнаар төсөөл. Ирээдүйд ер нь улс орныхын төлөө нэг хийх хөтөн гэж бодож байгаа шүү. Яавал тэгвэл би чамд яг энэ хавь тасаг сайхан цэвэрлэх үү?
Бэлнэ үү? Бэлээ. Хогшин надад байна. За, сүлчээ. Яа, зэрлчих. За. Би чамаас харамлаач яах вэ? Магадгүй манай үзэгчд намайг жоохон яаж бодгоо. Хотлоо ялж явах чинь зураг баримт байхгүй, зураг байхгүй байхад нь яаж мөнгө өгж байгаа юм гэж намайг буруутгаж магадгүй. Гэхдээ бид нэг нэгэндээ итгэх шиг сайхан зүйл хаана вэ, тийм үү? Итгэл бидний алдаараа их нэрийг очиж шинжилгээг нь аваарай. Ой, сайн байна хаа. Сайн байна уу? Тэдүүдээ хасараад өгөө. За ээж гар. Тэгээд энэ мөнгөийг би чамд өгч чинь итгэл бидний алдаараа хүнд итгэх шиг сайхан юм байхгүй. Бас энийг аваач. Бас өөрний хүнд итгэл өгөөрэй, тийм үү? Тэгнь. Танилцсан нэр ингэлээ. Сэрод. Аха, баярлалаа. Би яг үнэн бод шалтгаанаа хэлсэн шүү. За, баярлалаа. Тэр жишээ нь Монгол сайхан байна балчин дорж хаа. Цас ороод гэхдээ цаг агаар дулаахан сайхан байна. Үзэж та бүгдсээ 2007 онд өөртөө хатуу зорилго тавиад төр рүүгээ тэмүүлж хөдөлмөрлөх юм бол энэ 10,000 гойтхоо энээс их мөнгийг та бүхэн халаасандаа хийнэ. Сэтгэлээр битгий унаарай. Модны мөчр хуугарсан чинь нарлуу тэмүүлдэг шиг таажсан ирээдүр рүүгээ тэмүүлээсэй гэж би хүсэж байна. Баярлалаа үзэгчдээ. I just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Дор сууглаас 10,000 нэвтрүүлэг. Энэ удаагийн дугаар маань яг юурыг бодож идэг нь би сайн мэдтгөө. Ямар ч үсэн Цирки Фантаун, тийм үү? Залуучууд нэлээд чухалдаг газар. Тийм. Хэлцээ нэр юм бэ? Инх хоёр ихний оролцогч. Хаа урж алхалж байна? Ой, цирк рүү. Цирк рүү орж явах цаа. Найстай уулзах юм уу? Чиний халаас нь энэ мөнгийг дийлэх мөнгө байна уу? Чи тэгвэл мангар баян юм байна. Тэг хоёроо мөнгө аваач гэсэн хамаагүй. Би чамд энэ 10,000 төгрөг маяг өгье. Хүн болгоно мөнгөний асуудал байдаг шүү дээ. Мөнгөний хүсэл хязгааргүй тийм үү? Эний чинь дийлэх мөнгөн дээр чинь дахиад би нэмээд өгвөл чи надаас л юунд зориулах юм? Энийг үү? Тий. Годомны нэг хин нэг ядуу хүнд зориулсан. Ядуу хүнд зориулсан да. Тийм үү? Ер нь чи зүгээр урд нь өөрийнхөө халаасанд байгаа мөнгнөөс тэр хүмүүс зориулж ирсэн үү? Зориулж ирсэн. Тэр хүмүүс чиний зориулсан тэр сэтгэлийн мөнгө чи юунд зориулдаг бол гэж чи боддог бай. Ер нь голцоо хоол ундаа зориулдаг. Тэгэл итгэж өгч байгаа тийм үү? Явц чиний халаасан тийм их мөнгө байгаа. Би чамд энэ мөнгийг чамд өгсөн дээр эсвэл магадгүй энэ гудамжаар алхалж яваа дараагийн хүнд боломж олгосон дээр үү? Дараагийн хүнд боломж олгосон. Боломж олгосон дээр тийм үү? Өөрөө чи сарын орлого хэд вэ? Би өөр 2 та. Ер нь зүгээр магадгүй хүнд өдөр тутамд хэрэгцээний мөнгө хэрэгцээтэй байдаг штэ. Тэр мөнгөө хаанаас олдог вэ? Гоцоо ер нь ээж аваасаа. Ээж аваасаа авсан мөнгө чинь халаасанд инээс их байна гэхээр гоё юм аа тий. За ажралсан их хоёраа. За баярлалаа. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нэгддэг юм аа. Дараагийн оролцогч бид нэр одоо гуруулаа бүр болсон. Таны нэр юм бэ? Баярч юм. Чимээ чөлөөж байгаа чангаар идэхөө. Манай 3 дахь оролцогчийн нэр нь юм бэ? Итгэлт. За. Чимээ чинүүгээр юу хийж нарж байна вэ? Хүүхдээ сэлхэн гаргаад байж байна уу? Чимээ чи танайд хэрэг мөнгө вэ? Боломжтой мөнгө тийм үү? Таны халаасанд байгаа мөнгө энэ мөнгийг дийлэх үү? Дийлэхгүй. Нэлийн даагуур нь эсвэл жоохон төгөж очих юм уу? Төгөж очихгүй баха. Чимээ чи би танд энэ 10 төгрөг маяг гэдэг вэ? Надад 7 ширхэг ганцхан ширхэг байгаа. Тэгэхээр таны надаас болоод юунд зориулах вэ? Танд мөнгөний хүндэх шалтгаан байна уу? Би одоо 3 хүүхэдтэй л дээ. За. Тэгээд нөгөө 3 хүүхэд ч одоо ингээд хичээлийн ном худалдаж аавна, хувцас худалдаж аавна. Энд зориулах. Тийм үү? Энд ч ном авч ирэх. Ном. Юу нэг сарын нэг дээр та хэдэн рүү зарцуулсан бай? 3 хүүхэдтэй зориулаад. Таны гэр бүл. Гэхдээ 300 мөнгө. 300 орлого хэд вэ? Сарын орлого яг мэдэхгүй байна тооцож. Тооцож мэдэхгүй байх тийм үү? Чимээ чи надад 7 ширхэг ганцхан ширхэг байгаа. Та би таныг танд өгөх юм бол таавал хүүхдүүдэд нэг ч хүүхдэд ном авчих юм байна шүү дээ. Би энэ мөнгийг танд өгсөн дээр эсвэл дараагийн хүнд боломж олгосон дээр энэ гудамжаар олон хүмүүс алхалж яваа шүү дээ. Надаас боломжгүй юм бас байж байгаа.
Тэгэхээр эцсийн асуулт. Мөнгө цагаан нүд улаан гэдэгтээ та саналдах уу? Мэдгүй. Мэдгүй. Заалаа шимэгч байл ажиглалцсан гэдэг. Одоо энэ цаг үед бол их Энци ядар юм бэ? миний нэр Эренчин гэдэг. Сүхбаатар дүүрэг 2 дугаар хараа. За. 2 юм бэ 17-д сууд. 17-д суудаг Эренчин гэдэг хүн байна. Эренчин хаа урж авах гэж байна? Би энд нэг хайрцагт сонь залт юм 44 дүүгээр салбар. За. Тэр соньгаа авах гээл явж байна. Сонингаа авах гал явж байна. Тэтгэр хэдэг авдаг бай. За тэтгэр хэлчих юм аа. Хэлчихвээ. 77 мянга. Ер нь хурж ийн 77 мянга. Амбул хэдүүлээ вэ? Хүрэхгүй байна уу? За яруу одоо амбул хөөхтүүд 3 хөөхт хамт арчцээгээд ер нь 7 8 10-аад хүн байдаг. Хамт амьдарч. 3 өрөө байртай. За. Хүрэхгүй юм. Одоо Хүүхдүүд 60 мянган төгрөг өвөлдүүлдэг. 77-гийн чинь 60 нэгчгээр 3 өрөө байранд. энэ чи бас гөгшөө хүн чинь эдээ олон жил ажилласан бас нэг харманы мөнгө, тамхины мөнгөгүй явж болохгүй байна. Болохгүй байна тийм дээ. Хөрөлцөхгүй байна. Гөгшин бас 68 мянган. За. Гөгшин байна. Тэгээ 3 хүүхд маань юу хийж байна вэ? За баггүй ажилтаа ингэ байна. За. За нэг хүүхэд Солонгост байж байгаа хүрээд ирсэн. За. Ажилгүй 2 хүүхэд нь. За. Нэг хүүхэд Японд байж байгаа хүрээд ирсэн. Бас жирэмсэн болоо. Хүрээд ирсэн. Одоо байна ажил. Ажилгүй л байж. Нэг иймэрхүү. Эренчингаа. Энэ 10 мянган төгрөг таны хувьд нэлээ их мөнгө байж таарах нэ дээ. Их мөнгө байж таарах. Тэгэхээр Эренчингаа би таны 10 мянган төгрөгийг майгаад өгөх юм бол та надаас салаад юунд зориулах вэ? Танд үнэхээр хүнсдэг шалтгаан байна уу? Да, байт юм бол одоо ч энэ Ахмадын баяр гээд бас юм байна. Ер нь мөнгөний хэрэгцээ бол байна л да. 10 мянган төгрөгийг ч аваад одоо 10 дамбулд нэг л за нэг 2 хоногоо хаал авъя гэхэд мах аваад дээр нь талах тэгээд нэг жижиг жижиг холц малц авах чинь тэгээд хөрөхгүй байгаа юм шүү дээ. Гүн байгаа юм шүү дээ. Тэндээ гэтээ дүүдний нь олон биш ганцхан ширхэг л байгаа юм. Би энийг үнэхээр хүнтэй шалтгаан түнд өгөхгүй хайгаад байгаа байхгүй юу да. Гэхдээ надад чи хаятайхан харагдаад байна л да. Гэхдээ хаятайхан харагдаад байна л да. Тэгвэл таны хараад хой би дүүний нэг танд өгсөн дээрээ өсгөл хоёулаа дараа чи өөр хүнтэй шалтгаан түүнийг хайсан дээрөө. Тэгвэл тэрэнд бол би бас хэдийгээр сайхан харагдаж байгаа ч гэсэн надад өгч гээд байх юм л да. Энэ 10 мянган төгрөгөө дараа чи илүү хүнтэй шалтгаан түнд өгөхөөр дүүн өөртөө үлдээлээ. Харин төгсгөлд нь би танаас ганцхан л зүйл асууя. За. Амьдрал мөнгөн дээр тогтдог гэдэгтээ санал нэгдэх үү та одоо? За бас арайч нэг мөнгөн дээр тогтоод байх юм ч юу юм те. Хүний амьдрал гэдэг чинь арайч нэг мөнгөөр хэмжигдэх чинь биш юм шиг бодогдоод байгаа юм. Туулж өнгөрсөн амьдралаа бодохоор амьдрал мөнгөн дээр тогтохгүй юм шиг. Тогтохгүй л байна. Зүгээр мөнгө л хэрэгтэй л дээ. За баярлалаа Эренчингаа урт удаан наслаарай. Аж жаргалтай танд. Баярлалаа танд. Ахмадын баяр болж байгаа. Танд баярын мэнд хүргэе. Энэ 10 мянган нэвтрүүлгийн маань бараг 19 20 дахь дугаар юм байна. 20 дугаар оролцож байгаагийн хамгийн царайд өсөх нь баяд чи яах. Юу гэж дээ. За энэ зүгээр наргаа байдаг. Жаахан наашаа суучлаа. Хоёул микрофон чи өөрөө чи яриа савахгүй шүү дээ. Таньц нэр юм бэ? Ундраа энэ хаа урж алхаж байна вэ? 3 4 орд юм лээ. 3 4 орд. Тэгээд уцаар яа. Уцаар ярина. Тэрний хороолоо. Хороод орж яах чаа? Тэр ноц шул. Ажил хайгаад явж. Ажил хайгаад явж ийн гэдэг айгүй гондуухан байхсан вэ? Ажил авахгүй байна уу? Яг өөрөө яг ямар ажил хайж байгаа юм? Хийж чадмаар л. Юу хийж чадахгүй өөрөө? Эмхтөөний хийж чадах л. Эмхтөөний хийж чадах л ажил тийм үү?
Ер нь нэг л гундуухан, хоолойны өнгөчийн хүртэл гундуухан. Нийтгүй гэж гундуухан явах юм. Амьдрал сайхан байна. Нарны тоо яг хэнийг ч ялахгүй тус чинь харж гинөө. Сэтгэлээр унах ерөөсөө, сэтгэлээр унж ерөөсөө болохгүй. Амьдрал бүтчил таараа. Ундраа. Йоо. Энэ 100000 төгрөг чиний хэрэг мөнгө. Гайгүй. Гайгүй. Ажил хайж байгаа хүний хувьд бол их мөнгө шүү дээ. Гайгаад би чамд өгье. Шигтгүй өгчээ. Гэвэл чи надаас болоод юу зориулах вэ? Уцаар ярина. Уцаар ярина. Уцаар ярих мөнгө чамд одоо байна уу? Байна. Халаасанд байгаа мөнгө чинь энийг дийлэх үү? Дийлэхгүй. Тэгвэл би чамд энийг маягаад өгөх юм бол чи надаас л яг юу зориулах юм? Чамд яг хүндлэх шалтгаан яг ямар шалтгаан байна? Уцаар ярина. Тэрээс өөр хүндлэх шалтгаан байна уу? Юу вэ? Гэрлүүгэл ярих гэдэг. Манай гэр дархан болохоор. Тийм үү. Энд ажилд олж хийгээд энд амьдрах зорилготой л ирсэн л дээ. За. Бүтэхгүй байгаа. Бүтэхгүй байгаа болохоор тийм үү. Дахнаас эзээ очирсан. Үтж гинөө. Удаж гинөө. Даханд бол өвн гэрнэ байгаа. Даханд яагаад тэр төрсөн газараа сайхан амьдрий гэж яагаад тэндээ зориулсангүй вэ? Яагаад заавал хотыг зорьсон юм бэ? Улаанбаатар хотыг зорьсон юм бэ? Яг их хөлийн газар тэгээд арай өөрөөр амьдрах юм болов. Багтаа дархан зээсэн тэр үеийг сонирм биш. Уудаач юм сонирхолтой үү? Одоо харин түүлийн сонирхолтой байна уу? Сонирхолтой. Сонирхолтой байна уу? Эцсийн дургу үрж өсчихсэн гэсэн. Гадуур явж хад дэлгүүр мэлгүүр ороод ч юм хааллаа сарнуулаад. Хааллаа сарнуулаад явж байгаа. Ажил олохгүй бүр арга ядвал тэгж л анхаардаг сайн. Тийм үү? Өөр арга байхгүй. Гэрлэгөө яг юу гэж ярих гэж чи? Гэрлэгөө. Мөнгөтэй болохоор очсноо л гэж. Тэрнээс очихгүй. Мөнгөтэй болохоор очно гэдэг нь хэдэн төгрөг олж очих юм? Тэр их хэмжээний хэд юм? Чи яг хэдэн төгрөг олчих чи яг гэртээ очих юм бэ? Ямар ч юм 100,000-аас дээш төгрөгтэй л гэж. 100,000 дээш хүрэхтэй. Алюминий утсыг аваад. Би чамд чи даханд байгаа ээжтэй ч юм уу магадгүй хин нэг очоод охин нь энд ажилтаа болж байгаад мөнгөтэй болчоод очно гэж чи ээж рүү уцтаад хэлчихдэггүй. Зүгээр нэрлэлгүй яриа. Ээж рүү яриад хэлчихэлтэй. Чи энд ажил хайж байгаа дахнаас хурж ирсэн байгаа ээжийн охин нь мөнгөтэй болж байгаад очно гэж хэлчих. Ажил олдчихл таараа нарны туяа хэний ч ялахгүй тусч штэ. Тэхөө. За тэгээ. Тэхөө. Яахгүй юу? Ажлаа олсны дараа л. Ажлаа олсныхаа дараа л ярина. Уцаар ярина гэхээр би чамныг өгөмгүй байна. Тэгсэн мөртлөө ажил хайгаа дахнаас орж ирсэн чинь болохоор өгчмөр санагдаад байгаа байхгүй юу? Тэг шалтгаан гэж юу вэ? Юу байх вэ гэж. Би Ямар ч байсан тэгвэл эндээ мөнгө очоод ээж тэр очиндоо ямар ч байсан. Тийм үү? Ажил олдондоо. Ажил олон ортлоо тэгвэл энэ 10,000 төгрөгийг өөртөө зориулаарай. Би чанд энийг өгч байна. 27 дугаар шүглээ 10,000 нэвтрүүлэг 2 дахь дугаар. Энэ 200,000 төгрөг. Ажил олтлоо энийг зориулаарай. Энд дээг чи хаана амьдарч байгаа ундраа? Найзандаа амьдарч байгаа. Айлд авах хэцүү. Наа өндөр ажигласан. Нарнад хэний ч ялахгүй гэж чинь. Сэтгэлээр унж юусоо болохгүй. Сайхан байна тийм үү? Ажигласан шам. Мэнта. I just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Everything for two. Doing everything with you. And now that we're Амтрын бай таньцээ. Төмөө үлцээ гэх юм аа. Хүмүүлзээ. Тий. Түмэгч хаар шалгалж байна. Би энэ Ленин клуб руу яач. 10,000 төгрөг ирэх мөнгө бай. Их мөнгө. Их мөнгө. Их мөнгө. Таны халаасан байгаа мөнгөнийг дийлэх үү? Дийлэхгүй. Дийлэхгүй. Тань би 10,000 төгрөг маягаад өгье. Аа. Тэгвэл энийг надаас надад юу зориулах вэ? Танд хөдөлж шалтгаан байна уу? Байхгүй надад. Энэ тэгээд ийм олон болол та яах вэ? Аа. Өөр шалтгаан хийж чадах уу та? Өөр шалтгаан байна. Байхгүй. Хүн болгоны сайхан авиас байдаг штэ. Энд авиас байна уу? Авиас чи үнэхээр хүнд ховорхон байдаг авиас байх юм бол би танд 10,000 төгрөг шууд маяга өглөө. Надад тийм хүнээс гоцтын авиас надад байхгүй. Зүгээр нэг найз нөхдөд уулзаад нэг ууж идэхэд
хэмжээнд нэг ая дууны эхлэлэг байна. Ууж идэхэд. Тий. Энэгээр хэрэг ууж идэх 10,000 гарна. 10,000-аар. Дажгүй? Дажиг ууж идэх. За тэгвэл танд тодруулах гэсэн чи бүр галзуу авьяас баг бас хавархан. Ачаал үсээ танд. Уртудаанаас дараа. Баярлаа. За баярлалаа. Миний гарт яг одоогоор үзэх штэ. 43,900 төгрөг байна. Энэ бол Америкт ажиллаж байгаа Балчин Дорж гэдэг хүн маань Монголд 10,000 төгрөг ямар их үнцэнтэй мөнгөө гээд $100 бид сард нэг удаа явуулж байгаа. Түрүүч удаа та бүхэн бас тэр 100,000-аас хүмүүс тараас та бүхэн сайн мэдж байгаа. Хэд төгрөг хэрэгтэй энэ чамд? 10,000 төгрөг хэрэгтэй. Яг ч байгаа. Оо одоо ч ингээд 10,000 төгрөгөөр бол манайх дарахын дэйдэл та манай гэр бол. За. Тэгээд замын зардал хийж болно. За. Тэгээд энэ ер нь хот газар гэдэг чинь тэгээд автобус унааны мөнгө гэдэг ер нь 10,000 төгрөг хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй шүү дээ. Мэдээж мөнгө хэрэггүй гэж хэм байсан тийм үү? Тийм. Яг би чамд тэгвэл 10,000 төгрөг маяг гэх юм бол яг юун зориулах гинэ? За ямар ч байсан замын зардалтаа бол зориулж болж чинь. Замын зардлын мөнгө чамд байгаа шүү дээ. За тэгвэл одоо ээжтэй нэгэн байрал ордог бах та. Ээжтэй нэгэн байрал ордог бах та. Ээжтэй юм байрал орох мөнгө байна уу? Ээжтэй байрал цаа хараа мөнгө баг. Хот орсон уг нь хүүний хот орчоод ирсэн юмсан. Ээжтэй нэг жаах юм байрал орчих юмсан. Харин тий. Тийм үү? Ээж чинь одоо санаа зовоо сууж байгаа хүүдээ. Миний хүү хот газар явж байгаа. Яаж байгаа бол ийж байгаа бол гэж. Гэхдээ чи эрүүл инх бүтэн биеэрээ ээж дээрээ ороход хамгийн аж аргал хамгийн сайхан бэлч ээж чинь байх болно. За боли. Тэгвэл чи 10,000 төгрөг нийтлөө чи тэгвэл энэ хаашаашаа байгаа энэ 3 м дотор чи надад юу үзүүлж чадах вэ? Шүлэг өчж чадах уу? Шүлэг өчж юу? Шүлэг өчж болно уу? Аа шүлэг өчж болно. Бүгдээ дандаа зовлон ярьж байхаар зүгээр л би хин нэгэнд авьяасын үнэлээ гэсэн юм. За бичсэн шүлэгнээс нэг шүлэг өчж байгаа. Энэ бичсэн шүлэг бичиж байгаагүй юу? Шүлэг бол бичиж байгаагүй. А зүгээр дорн хэлэх юм бол зохиочих юм биш тийм үү? Жог хугацаа л авах. Зарлаж мөгч юм байгаа чи ээжтэй өөрийнхөө биеийг эрүүл нэг бүтнээр наваачиж өг. Боломжтой яваарай. Үгүй ахаа дугаасаа би нэг нэвтрүүлэгт орсон юм чинь. Угаасаа авч ил гарна шүү дээ. Авч ил гарна шүү дээ. Тий. Тэгвэл шүлгээ зохиож тэн цугаа шүлгээ зохиож. Дараагийн үний би дүр ороод чи тэр он бодож чадгүй шүлгээ. А тий. За тий. Дараагийн юу? Одоо энэ цаг үед бол их халаасан чи тэгвэл хэдэн төгрөг бай? 3,000 төгрөг. Бөх. Тэргээ чи юу зориулах вэ? Би надад уцаа янзлуулах юм байна. Уцаа гар утас нэвтэрсэн үү? Нэвтэрсэн. Найзлаас мэн ширээдэг гар утас нэвтэрсэн хэцүү байна уу? Хэдэн төгрөг утас олох юм? 3,300 төгрөг өрөх юм уу? Өрөхгүй. Хэдэн төгрөг утас байгаа юм? Одоо энэ юу 14,000 байгаа. 14,000. Найзлуудтайгаа холбогдохын тулд чи гар утас янзлуулахын тулд би чамд 10,000 төгрөг үлээг болох нэ дээ. Чиний хэлсэн шалтгаан энэ голомжоор авах чагаа хүмүүсийн шалтгаанаа тэнцэхөө. Миний шалтгаан уу? Тэнцэхгүй. Тэнцэхгүй хаа. Чи тэгвэл 10,000 төгрөг өөр газраас олох боломж байгаа юу чамд? Өөр газраас олох боломж юу? Ээж аваасаа гонхгүй хаа. Гэхгүй хаа. Чи 10,000 төгрөг юу хийж чадах вэ? Яг энэ хаашаашаа 3 м зайд. Юу хийж чадахгүй гэж юу? Тий. За би дуудуулъя да. Дуудуулъя да. Тий баясгалан хийж байгаа. Дууч юм баясгалан. За дуугчаа сонсож болно. Гэхдээ чи айгүй гоё дуулах шүү дээ. Гоё дууллаа. Тий. Гоё дуулал. Онцгой дуулах юм бол хүлээж авахгүй шүү заяа. За. За тэгээ сонсоод өгөөч. Юу? Зэрвэлцгэн торомолцоо хаасаасаа зэрвэлцгэн торомолцхон ээж минүүдээ бүллэн сүгэ эвэлүүлээд бүнгүн дашуусэр ирвүүдээ нарара хураалж үндиг өргөөд наашлахын торомолцхон ээж минүүдээ бүллэн сүгэ эвэлүүлээд бүнгүн дашуусэр ирвүүдээ. Ээжийн чамд утасах мөнгө өгөхгүй гэсэн чи ээжтэй хайртай байстай. Хайртай. Найзлууд чи сайн хүн үү? Аа? Сайн. Гадаа даач яг чи ээжийн тухай гоё дуулсан чинь би баярлалаа өгөх гээд шүү дээ. 3,400 гараад ир. Тас хацтай явж гинүү да. Чаа. Энэ бас хатус юм уу? Тус юм бүгдийн нэдэлээ надад өгч 20,000 гарч гудыг нааш гэж хэлэхгүй. За.
Ингээд хэд болж нийтдээ? 3900. 3900. За мэ. Эдгээр чи өөрөө мөнгө нэмээд уцаад суулаараа тэрх үү? Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нийтдэг юм аа. За зохиолоо тэгээд нэг сонирхол жоохон зохиолтой. Тэгээд нэг аяг ус 72-ыг харьцуулж үзвэс. Ээж өтөөртөө адилхан босуу. Энэхэн биеийн дэлхий гэж үзвэс. Ээж минь биеийг наран гэх үдээ. Тэгэл дөрвөн үрдэлстэй. Хүүгийнхээ сэтгэлийг болохоор аяг устай харьцуулж байгаа байхгүй. Тэгээ ээжийнхээ сэтгэлийг даглаатай харьцуулаад тэгээд энэхэн биеийн минь харин дэлхий гэж хэмээвээс ээжийн минь биеийг наран гэж үзнэ. Тэгээ наран гэдэг утга нь болохоор нөө дэлхийгээс ээндэг тий. Би ч 50000 төгрөг өгье. 10,000 тэрлээ. Чи бодож чи 10,000 төгрөг гэдэг юм хэлдэг шүү дээ. Хамт эдгэрүүг нь халаасан чи. Надад 200 төгрөг өгч шүү дээ. Зардлын мөнгө яасан чи? Зардлын мөнгө дээ байхгүй өөр хэлсэн. Чи үний хэлжийн худлаа юм чи. Үнэ юу гэж үү? За ээжээс бэлгээр жаалагч худлаа тийм үү? Хамгийн гол нь чи ээжтэй бэлэг авч очих чааг чинь төлөөл би энийг өгч байгаа. Түүнээс шууд чиний хичээл зүтгэж би ойлгож чинь дөрвөн мөрчлөлөөр аятайхан шүлэг байна шүү дээ. Гой шүлэг байна. Түүнээс би чам 5,000 төгрөг өгөх үү? Ээжтэй чи энэгээр зүгээр сайхан цэцэг ч юм уу? Юу ч юм уу өөр мэдээлэл аваад өчтгөө. Харин хамгийн гол би чамд итгэж шүү дээ ээжтэй зориул гэдгийг. За ээжигээ сэтгэлээгээр чи удаан итгэхгүй байлгүй дээ. За байлгүй. Атраас чи болооч тавиа. Хүүтэн байна шүү нэ. Хүүтэн байна. Таавж алхалж байна. Ийш нь эмдэг ард юм. Эмдгээрж яах гэж байгаа. Манай юу яа. Авган би жоохон таарах. Авган би жоохон таарах юм. Тий. Хотих уу? Хотих. Би энэ яасан? Ундаа өвчтэй. Ундаа өвчтэй. За. Тэгээд би энэ эмдгээр навсан чинь десантер нүг явчихсан байна. За. Бүр шар хадраа нүцэн. За. Өтөш очих юм уу яа? Тийш очих юм болов уу? Тийш очиход чи мөнгө хэрэгтэй юу? Мөнгө оод нь хэрэгтэй. Эдгээр хэрэгтэй вэ? Оод нь тэгээ эмийн авдгийг. Эм нь хэдий? Эм нь одоо айгүй үнэтэй. Хэдий? Нөө таталтай юм. Хэдий? 7-8 төгрөг. 7-8 төгрөг. Хадаа хатаас эдгээр гэн тэгвэл. За. Аа? Танад чи гэрчлэх группийн дэвтэр мэвтэр зарим нэг юм байна уу? Дэвтэр байгаа. Таны бол би идэвхтэй бол гайгүй юу? Би юу гайгүй. Таавал гайгүй. Тий. Эхнэр нь жаах хэцүү байна да гэж. Тий. Эхнэр нь жоохон унаад байна уу? Унаад байна. Унаад байна. Тий. Хэд жил танилж байгаа вэ? 21 жил. 21 жил танилж байна. Тий. Ялтаач лээдээ тийм ээ. 7500 төгрөгөөр юм аваад тэрийг хэдэн өдөр уух вэ? Баг 7 хоног уучтай. 7 хоног ууч. Тэгээ 7 хоног. Дараагийн 7 хоног яах вэ? Дараагийн 7 хоног баг групп юм өгөх ба. Өгчих баха. Тэргээр чинь тэгээд 34,000 гэдэг чинь 5 хоног юугаараа идэж уух вэ бүгдээрээ? Хөрөг чи хоол их махаагаа юу? Баггүй. Яа найзаасаа жоохон аар цаваад явчих. Өнөөрөө хаалт хийх юм бэ? Найзаасаа аар цаваад явж байна. Тийм үү. Найзаасаа аар цаваад нээж байгаа. Яа нэг өрөөсөө мөнгө боохороо тэгээд зээл аар цавд юм уу? Гүзний ялхтар аар цавд. Тэгээд нэг аар тусгаад уух гэж байгаа юм уу? Аар. Аартай хойж шарах будаа вэ юу? Будааг нь бас авцгаа. Будааг нь бас зээлээд. Будаа зээл шалаа. За тэгвэл 10,000 төгрөг өглөө. Ойлгож чинь энэ хүн гондох явах хэцүү. 27 жил танилцсан гэсэн үү? 21 жил. 21 жил танилцсан гэргийнөөс гэртээ таархан ундаг өвчтэй бас хэцүү шүү дээ ирэх үү? Тийм үү? Тий. Найзаасаа мөнгө зээлээд группийн мөнгө. Аач будаа чинь нийлээд эдгээр болсон. Аарт будаа 1100 төгрөг. 1100 төгрөг болсон тийм үү? Будаа нь 550. Аарт нь 650. Заасаа 7500-аар нь та ихнэртэй татлын эсрэг имийн авч өг. За тэгээ. 2500-аар нь одоо би шууд шарахад орлоо. Шууд шараад орно үз? Орно. Энэ бол Америкт бас хөсөөл суулан олж байгаа бацин дорж ийзэг хүний салангаас явуулсан мөнгө шүү. Хүний итгэлийг бити алдаарай. Баярлалаа түсээ. Гадаас иргүүлсэн сэтгэлдээ халуун биз дээ. Гайгүй байна. Гайхан биз дээ. Би яасаа яваа. Одоо энэ бахинтэй суугаад. Хотын ихтэй дээр чимээ наваад тэгээд. Баярлалаа. Баярлалаа. I don't know what to do with myself.
надад орсон өглөөс 10,000 нэвтрүүлэг хэлж байна. Тун удахгүй хэдхэн хоногийн дараа шинэ он гарлаа. Мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй л яах вэ? Хэрэгтэй л яах вэ? Мөнгө хэрэггүй гэж яах вэ? Хүтэн биш үү те? Даарч. Халын юмар юу ч дайлах. Дээл. Би чаг магчлаад дайлах тэхөө. За хоёулаа зовлон ярих гэдэг яах юм бэ? Он гарах чинь, баяр өгч чинь тийм үү? Өнөөдөр би ямар хүмүүст 10,000 төгрөгөөр өгөх вэ гэхээр 2006 онд өөрийнхөө төлөө ч юм уу, тийм үү? Гэр бүлдээ ч юм уу, эсвэл энэ Монгол орондоо ч юм уу, өөрийнхөө чадах чинээгээр амжилт үзүүлсэн тийм хүнд би мөнгө өгье, тэрийг урамшуулах гэж байгаа юм. Чам тийм багахад яж тийм амжилт байна 2006 онд. Юу хийж өвтөж амжуулваа чи? Эхнээс нэр хоо гэдэг. Тийм олон байгаа мó. Зөндөө олон байна. Зөндөө олон. За сонсъё тэгвэл. За би сая энэ жил шинжлэх ухааны технологийн их сургууль эзлэж орсон л та. Тэгээд яг энэ жилийн хувьд ярих юм бол өөрийнхөө хүсчээсэн ихтгэлийн тэмцээнд өөрийнхөө хүссэн амжилтыг гаргаж одоо эхний 3 байранд шалгаж чадсан. Тэгээд мөн бас нэг амжилтаасаа ярихад одоо энэ жилийнхаа тэргүүний ангийн дарга болж чадсан байгаа 10 жилийнхаа. За. Тэгээд төгссөн сургуультай бас эзлэж өгсөн мэргэжлээ эзэмшсэн. Эзэмссэн. Тийм. Яг эзэмшсэн. Сонгосон түүнийхээ төлөө зүтгэсэн, сансандаа хүрсэн. 2000 онд тэгвэл ямар амжилт гаргана гэж бодож байна? 2000 ямар төлөв энэ чонд? 7 он одоо англи хэлийг маш сайн суралцсан гэж бодож байгаа. Тэгээд зуны амралтаараа тэр чиглэлээр ажил хийж чадах байх гэсэн тийм эрмэлзэлтэйгээр дүүрэн байгаа. Англи хэл ямар ч сайн сурыг. Сайн сурыг. Тэнийхээ дагаваас ажил хий. Тийм үү? Тэгэхээр ч одоо нэгдүгээр курс юм байна шүү дээ. Нэгдүгээр курс. Ирээдүйн амьдрал чинь тэгвэл чиний хувьд үнэхээр гэрэлгээтэй харагдаж байна уу? Харагдаж байгаа. Харагдаж байна. Танилцсан нэр юм бэ? Жаргал. Жаргал олон амжилттай бас дахиад илүү олон амжилт гаргана гэж төлөвчөд байгаа юм байна. Халуун чихлээд уул та. Даар чинь үнэхээр хүүцэн болж шүү. Гэтэ сэтгэлдээ бол ахын галтай явахд болно тийм үү? Тэгвэл жаргалынхаа амжилтыг би урамшуулах гэж байна. Урамшуулын 10,000 төгрөг урамшуулах болох уу? Энэ 10,000 төгрөг чи юу зориулах вэ? Одоо ном хатаал хэрэглэх та. Яах юм бэ? Шинэ жил болж ин жоохон гой амттай мал идчихээ л да. Тэхүү. Дүүдээ яг бидлэг авчаалах юм. Гэтэ хажуугаар ном надад маш хэрэгтэй байгаа. Номдоо номынхаа үнд Жаргалаа. Хүссэн зүйлдээ очоорой. Энэ бол зүгээр нэг их мөнгө шээ, бас бага мөнгө шүү дээ. Гэхдээ чиний урам зориг чинь бас гаргасан амжилтыг чинь урамшуулж байгаа юм шүү. Жаргалаа цаалцъя. Зорсондоо өрөөрэй. Баярлалаа. Баярлалаа. Чи чигтээ барайд явал та. Тэгээд барайд явчих халуун. Наа чи нэг удаа яг хийсэн юм шиг. Замараас аваад явахгүй юу? За яста. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нэгддэг юм аа. Танилцсан нэр юм бэ? Батмөх гэдэг. Батмөх ойлож байгаа чангарыг. За. Мөнхөө гэж дутах уу, батаа гэж дутах уу? Мөнхөө л гэдэг юм. Мөнхөө л гэж. Мөнхөө юу гэдэг вэ? Би зурагчин гэдэг. Талбай дээр. Талбайдаа зурагч гэдэг. Хэдэн жил хийж? Одоо 6-7 жил болж байна. 7 жил. Тэр ихтэй юм дээ тэгээ 7 жил тэгээ ямар ч гэсэн болоод ах юм уу? Яахаа нэг ямар ч гэсэн ороосон гүйл байд юм л гэсэн. Хос орохгүй хоёр идэхгүй. Хос орохгүй хоёр идэхгүй тэгэл яхаа. Өнөөдөр харахад агцаагаал явж байна. Хэрэгтэй юу? Хэрэгтэй. Хүүхдтэй юу? Хүүхдтэй. Хэдэн хүүхдтэй? Хоёр хүүхдтэй. Том уу? Нэг нь том, нэг нь одоо 4 сартай. За. Зураг аваад зурчийгээд амьдрал болоо л байна. 2006 онд бол хийсэн амжилтаас надад хуваалцлаа. Бүгдээ заавал ингээд зовлон ярих муухай шүү дээ. Баяр болж чинь, шинэ гарах чинь. Одоо тэгвэл мөнхөгийн хувийн амьдралынх нь 2006 онд гаргасан амжилтаа тоож гэвэл ямар амжилт вэ? Хөрхөн хүүтэй болсон. Хөрхөн хүүтэй болсон амжилт. Мөнөөс юм. Том нөхөн үү? Том нөхөн. Хүсэж хүү гаргасан. Хүсэж хүү гаргасан. Хүүтэй болсон. Хүүтэй болсон. Энэ том амжилт та. Энэ том амжилт. Тийм үү? Өөр ямар амжилт тооцолтой. Өөр амжилт яг одоогоор нь амжилт гаргаж чадаагүй л байна. 2006 оны амжилтыг сонслоос хөрхөн хүүтэй болсон. Хүүтэй нэрвсэн үү? Нэрвсэн. Хингэд нэрвсэн. Амар ойсголон. Амар ойсголон. Гой нэр байна. 2007 онд тэгвэл ямар төлөвлөгөө байна мөнхөөгийн хувьд? Би 2007 онд ийм л амжилт гаргахыг хүсэж байгаа юм гэж. 2007 онд би одоо ямар ч өөрийн гэсэн орон байрт болох гэж бодож байна да. Даана. Одоохондоо би айлт л байгаа л да түртэй. Түртэй айлт байгаа. Бор гэртээ бүгд нь хар гэртээ хаана байх юмсан тийм үү? Гоё шүү. Гоё. Гоё тийм үү?
Боргортой богд нь харагтай хаана байх гэж чинь бол мөхөө зүгээр уншуулж байгаа. Ирээдүйн 2007 оногийн төлөвлөгөө чинь бүтгэх хаа гэж найдаж байна. Гэхдээ эзэн ичих ёстой шүү дээ. Мэдээж. Эзэн заяаж байна. Яг үн тэр ч уншуул юм мөхөө 10,000 төгрөг. За. Хөө. Зүгээр уншуул. Өнөөдөр орлого авчлаа энийг сая хөргөн авар хэсгэлэг хүүдээ нэг наан аваад очих хоёлаа. Стол бодлоо миний хүү яг нам яг дуусч байгаа. Өнөөдөр нам яг дуусаа. Нам яг авах юм гэж бодож явсан өнөөдөр. Тийм үү? Тийм. Тэгвэл бас мэдчихээн дээ. Авраас л наан авч өгч. Одоо ингээд энэ дараад яах юм бэ? Одоо гэр бүл дээр очиж сайхан гэр бүл болоо урамсгал аав нь очиод ер нь нөхөн нь очиод гэр бүлийн халамжлалтай өнөөдөр тгөө. Хүүдэнд хоёлаа ингээд даарсаад яах юм? 2000 оны харин хүсэж байгаа төлөвлөж байгаа зүйлдээ заавал хүрээрээ. Баярлалаа. Уушуулж байгаа 10,000 төгрөг. Баярлалаа. 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 Авраас л миний өмнөөс үнсээрээ ажиглалсан юм хөө. Одоо энэ цаг үед бол их үлж хэр тухтай байна. Сайхан үлж гинөө. Сайхан үлж чинь. За. Өвд одоо л эхэлж явах шиг байна. Одоо л эхэлж явах шиг байна. Дөнгөж ус эхлээл байна, тийм үү? Алдар юм байна нэ. Дамны сүрэн. Дамны сүрэн ах Сүхбаатарын хөшөө энэ Сүхбаатарын талбайгаараа хаавар жалхалж гин вэ? Давны ер нь хэсэг заах дуртай хөө. За. Би тамхилсан баха. Тамхилсан. Тэгэл явж байна. Хаавар гэсэн өнөөдөр. Өнөөдөр сая хөлгөний уламжлалыг хадгалах төвөөр орлоо. Нэг айлдарч өдөө хоо идлээ. За. Тэгээ зураг альбом энтрийг нь хуучин нутгийн таньд болсуудын зурагтай үзлээ. Харлаа. Осонжаас идрээлээ. Тэгээ норчуулгын тавчаагаар орлоо. За. Ихлэж бүтээсэн байж тээ дамжсрах өнөөдөр. Тэгээ бүтээсэн чим ч одоо юу байх вэ? Зүгээр явахын хувьд бол явж л дамжсрахаа. Дүүд нэг хэдэн төгрөг байгаамаа. Энэ бол Апо хувьсат компаниас Макофиноос Америкт сурдаг булчин дээр жахнаар сайн санаатай хүнд энэ эдгээр цагаан мөнгийг тарааж өгөөч гэж надад даалгавар болгосон юм. За. Тань дамжсрах нэг 2006 онд ах нэг ийм л амжилт гаргачлаа да. Энэ сайхан батад хэлж зүйл байна уу? Бардад хэлэх ч одоо юу байх вэ? Дал хөрцөн мөртлөө бас нэг жижиг хийгээд яваа. За. Тэр чинь одоо миний хувьд бол тэнгэрийн өмдөг атгсан гэсэн үг. Тийм. Наадмын сугаан дүрээ хүлээж авахар тийм үү? Тийм, наадмын хүний шода ажил мачиг авна гэсэн тийм юм одоо ойлголт байна. Хэдүүр ах юм дэ тэгээ сарыг. Та жарлаа унда. Тийм. Тэтгэврээ дээрээс нэмээд авчин да. Олгүй яа. Сүйдээ харны нэг 4 өндөр чанаад идчихин да. За иднэ тэр махын өдөр болгон ч 4 өндөр чанаад идэхэд бол би барчдаг юм байна. Ай. Дүүн 10,000 төгрөгийг танд өгсөн дээр өө нүгж бодож чинь эсвэл дараа чи хүнд боломж олохгүй хоёлоо. Хөөрөөд мэдлээ наа чи одоо ямар нэг шалгуур малгуур байдаг бол тэрийг л давбал аваад бол сайн байлгүй яах вэ? Аваад бол сайн байлгүй. Шалгуур яадаг гэж болоцолдоо байх юу яах вэ? Билгүй яах вэ? Тэгэхээр ажил хийгээд хөнгөн шингэнгүүж байгаа танд урт удаа наслаараа гэж урам хайрлаж байгаа. Энэ мөнгө шээ бас бага мөнгө ш. Танд би ямар цензур тавих вэ? Баяр болж гин бүдрээ нэгнээсээ харамлаад явах уу тийм биз дээ? Сахан 4 өндөр чанж идэх юм эсвэл өөр зүйл зориулах юм энийг. Энийг нэг ач нартай гав хадууд хүний бичсэн нэг 4 дэвтэр компьютерийн тухай ном гарсан байлаа яг 10,000. За. Бас нэг ном 8,000. Тэр 10,000 номыг наваад өгчийл гэж бодож явсан. Яг тэр мөнгө манднаа ширээн дээр чи харагдаж байна. Чихэж юмс авч өгч байгаа номон дээр байлгүй те. Би чихэж юмс авч өгдөггүй шүү дээ. Юусоо өгдөг юм уу? За. Гэтэ хаяа авч өгч зүгээр шүү дээ. Өвөө. Тэр чи өвөө ууртайгаад ассистент уурлах юм шиг зү. Гүгдээ загнадгүй. Загнадгүй юм уу? За мэ. Дамжсрангуа. Султаанаслаараа. Урам ярьж байгаа шүү. 2007 онд тань ямар төлөвлөгөө байна? Юу хийдэй гэж бодож байна? Би үдээ хавдаа нэг хаяа орчуулгын тэр хийдэм тэгээд нэг 2007 онд нэг номд орчуулж хийл гэж бодож байна. Аманда дуу аялал чи яасны үгүй явж байна? Харин Дааггүй юм уу? жоон даач. Яагаад энэ үгүй явж байгаа? Одоо нэг сард л юу аа. Гүртх онда. Яагаад заавал нэг сард гэж? Болцоо ахгүй. Мөнгөний болцоо. Аавч ажиллахгүй. Ажиллахгүй. Чи юу хийх? Би юу ч хийдэг. Гэртээ хичээлдээ л явдаг. Хичээлдээ явдаг. Өөрийнхөө үүргийг биелүүл гүйцэтгээл явж гинөө. Тий.
Ажил хийх үү чи? Хийш. Ажил хайж үзсэн үү? Ажил уу? Ажил юу хийхгүй шүү дээ. Яагаад? Яа. Хичээл сурж байгаа юм чи ажил. Ажлаар хичээлээ сайн хий. Хичээлээ тэгээ сайн сурж байгаа юм болно. Онцлоо. Гайгүй. Тийм ч онцч л дээ. Тийм л. Математиктэй жоохон таарах. Тайлцны юм бэ? Ижлээ. Ижлээ бити муудахтай хоёулаа баяр өгч чинь гоё байлаа тэхүү. За. Би ч юм халамжлаглаар дайлаа тэхүү. Энэ Сингапуроос оруулж ирсэн Ном Фуд зардаг. Ном Фуд компани оруулж ирсэн халамжлаглаад байгаа юм. Чи нэрээс дараад энэ нүх явж байна. Чи 2006 онд чи ямар амжилт гаргасан бэ? Би юу? Тий. Гаргасан амжилт байхгүй. Гаргасан амжилт мэдгүй. Вэж магадгүй гэхдээ санахгүй. Санахгүй байна. Чи одоо ямар сонин нөхрөө одоо гарсан амжилт байхгүй. Ямар ч амьдралын итгэх байхгүй. Үдээс өөд амьдрнаа хоёлаа. Ий жоо яагаад шийдгүй? Яонд болохгүй дээ. Яонд болохгүй дээ биш чи хулцаага чи л өөрөө өөрчлөн штэ. Тийм үстэй. Чи өөрөө хичээж чадвал чи өөрөө зүтгэх юм бол энэ бол чиний амьдрал, энэ бол чиний хулцаа тийм үү? Яонд болохгүй дээ гэж чи өдрөдрийн нарыг битгий аргацаа. Баяр өгчөөдөг. Чамаас юу мөнгө харамсалтай ч биш. Ямар ч хэцүү юм дээ. Тэрээ ч 5 мөнгө өгөөж юу зориулах юм тэгвэл? Би энэ баярал тэмдэглэндээ. Гэртээ билүү аваад. Тийм. Амандаа дуйлаад. Тэ жаргалтай байгаа юм байна. Сайхан байна. Бидний зорилгогүй бай. Заяа, өөрөөсөн зорилготой, өөрөөсөн төлөвлөгөөтэй түүнийхээ төлөө зүтгэдэг байх хэрэгтэй. Энэ бол чиний амьдрал, энэ бол чиний үе заяа. Чи энийг өөрөө өөрчилсөн заяа. Тэрий чинь л Тэрний чинь л би чамд 5,000 төгрөг урамшуул болгож өгье. Чамд урам харилж байгаа юм шүү заяа. Маа апо уцал компани чамд энийг өглөө. 5,000 төгрөг голоогүй шүү дээ. Үгүй. Хорин дахь суглаас 10,000 нэвтрүүлэг үүгээр дуусчихна. Үзэгч та бүгд 2006 онд гарсан амжилтаа эргээдэг хараарай. Гарсан алдаагаа бас цэгнээрэй. 2007 он таны хувьд бид бүгдийн хувьд амжилтаар дүүрэн байгаасаа гэж би хүсэж байна. 27 суглаас 10,000 нэвтрүүлэг үүгээр дуслаа. Иргэн дуусцгаая. Баяртай үзэгчтэй. Just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Дахь сууглаас 10,000 нэвтрүүлэг хэлж байна. Үзэгч та бүхэн сайн мэдж байгаа би төслийн уралдаан зарлсныг 200,000 төгрөг хэрвээ танд өгөх юм бол та амьдралдаа ямар үр ашигтай бизнес эрхлэх вэ гэдэг төсөл. Тэгэхээр энэ хүү төсөл маань нийтдээ 33 төсөл ирсэн байгаа. 33 төслөөс манай 27 сууглаасийн маркетингийн алба 10,000 нэвтрүүлэг хамтарч ажиллаад нэгэн төслийг шалгаруулсан байгаа. Тэгэхээр бүгдээрээ төслийг эзэнтэй танилцгаая. За би одоо Төв аймгийн 100 мод сумд амьдардаг, ажилдаг, насан жаргал, Болдбаатарын насан жаргал гэдэг юм байна. За, хаана юу ямар сургууль төгссөн, ямар мөрөстэй хүн бэ? Мэргэжил гэдэг юм байхгүй. Тэгээд аймаг таны хувийн компанид ажилдаг. Аймгийнхаа 10 жилийг төгссөн. Аймгийн 10 жилийг төгссөн. Тийм үү. За тэгэхээр ингэ нийтдээ бол чиний нийтдээ энэ хүү 10,000 нэвтрүүлгийн төслийн уралдаанд 33 төсөл ирсэн байгаа. Тэрнээс чи шалгасан байгаа. Чиний төсөл. Баярлалаа. Тэгэхээр магадгүй 33 хүн бас энийг санхүүжүүлж байгаа Апо хувьцат компани, Америкт ажиллаж амьдарч байгаа Балчин дорж нар маань ямар төсөл шалгарч байгаа гэдэг хэнх эрхтэй хүмүүс. Тэгэхээр чи өөрийнхөө төслийг яг ямар учиртай төсөл болохоо сайн тайлбарлаад өгөхгүй юу? За би энэ 25 дугаар телевизийн төслийн одоо уралдаанд одоо гахаа аж ахуй эрхлэлтийн төсөл явуулсан байгаа. Тэгээд би урд нь одоо гахаа малж байсан манайх намайг жоохон байхад энэ гахаа малж гэлээсэн. Тэгээд би энийг арай хийж чадах юм байна. Тэгээд гахаа чи өөрөө маш богино хугацаанд хурдан үрждэг. Жилд 2 төрн. Тэгээд дунджаар 7-оос 10 тоор гаргана. Тэгээд их хурдан үрждэг. Тэгээд одоо зах зээл чи гахаа мах их үнэтэй болсон байна монголч. Тэгээд би нэг нутгийн үйлдвэрийн гахааг өсгөж хөгжүүлэх тийм ээ. Тэгээд өрхийнхээ амжиргааг дээшлүүлэх, ашиг орлого хоригдох зорилгоор тийм гахаан төслөж оруулсан юм аа. За тэгэхээр би чамд одоо 200,000 төгрөг хэрэг
өгөх чинь тийм үү? Мэдээж шалгасан учраас мэдээж өгнө. Тэгэхээр чи 200 сая төгрөг аваад яг юунд зарцуулах гэж байгаа? Би одоо энэ төслийнхөө дагуу хэрэгцээтэй юмдаа тэгээд 8 гахаа авна гэсэн байна. 8 гахаа. Нэг гахаа нь явна үтэй. Нэг гахаа нэгж нь болохоор 30 сая төгрөгөөр авна. 5 сартай нэгж гэж одоо 5 сартай тоороо гэсэн. Тэр маань одоо 7 сар үрээд хээл авна. Тэгээд 7 сараас хээл авчаад гахаа хээлээ 4 сард хийдэг гэдэг. Тэгээд 4 сарын дараа төрнө. А тэр үед нь 7-аас 10. 7-аас 10 тоороо гарна нэг нэгжнээс. Тэгээд нэгэнд нийт одоо миний 5 нэгжнээс 35 тоороо гарах магадaltaй. Дунджаар бодоход тийм 95 тоороо гарна. Тэгэхээр 90 гахаа байх хэрэгтэй байсан. Тэгэхээр чинь нэг нэгжин ямар үнэтэй? 90 хэдэн 90 гахаа авах юм? 3 90 гахаа авна. Энэ төсөл яг 8 гахаа бодож 200 сая төгрөгөөр багтааж хийсэн. За нэг нэгж ямар үнэтэй? Нэг нэгж гэж одоо 5 сартай тоороо авна гэдэг шүү дээ. Тэрийг болохоор би нэгийг 30 сая тооцож байгаа. 150 мянга. За. Тэгээд би 3 90 гахаа 3 90 гахаа гэдэг чинь нэг нь 20 сая төгрөгөөр 5 сартай 3 90 тоороо авна тооцоолсон. Тэгээд 200 сая төгрөг аваад 33-ны ихтгэл найдвар наач явж байгаа. За. Бас 10,000 нэвтрүүлгийн хамт олон. Бохолцоод компани Бачиндорж нарын бас хамт олон. Чамд итгэж найдаж байгаа. Итгэж алдахгүй. Тэгээд бас танаа нэвтрүүлгийнхээ өөрсдөө ингээд хүсэх юм бол би өөрийнхөө одоо хааж хөрхиж байгаа үйл ажиллагаагаа тийм ээ яг энэ төслийн явуулсан хүмүүстэй ч гэсэн бас залуу улсуудаа үлгэр дуурайл болох зорилгоор энийг бас цаг тухайд нь одоо мэдээлж болно. Мэдээлнэ. Одоо хоёулаа шууд яваад гахаагаа авъя гэвэл яах вэ? Болох уу? Одоохон дараа амжих ба 14 хоногийн дараа танаа нэвтрүүлгийнхээ очоод үз би бахаа авцраад байр зоонд оруулаа янзлсан байж. А би гахаагаа зүү хараагаас очив. Зүү хараас очоод нээж. Тэндээс гахаа араа хямд тэгээд өвчин багтай. Тэгээд таньдаг хүмүүс байт юм а. Тэндээс гахаа тооцоолсон байна. Тэгэхээр чиний төсөл чинь жишээ нь ганцхан чи 200 сая төгрөг аваад ашиг олоод байх хэрэгтэй биш л дээ. Тий. Тэгэхээр чиний жишээ нь 8 гахаагаа худалдаж аваад тэднээсээ тижээгээд олон тоороо төрүүлээд улам ашигтай ажиллах юм байна. Тий. Тэдний чинь үр дүн яаж гарах юм бэ? Чи яг юуны төлөө яг ингэж зорж байгаа юм? За юуны төлөө? Энэ болохоор одоо хамгийн гол нь бол мэдээж өөрийнхөө амжиргааны түвшинг дээшлүүлэх тийм ээ. Бодит орлогоор шүү дээ. Амжиргааныхаа түвшинг дээшлүүлэх. Тэгээд одоо ахуй амьдралдаа хэрэгтэй өтэй. Тэгээд өөрийгөө бас нэг залуу юм бага юм ийм юмар ихлээ. Тэгээд ирээдүйд бас муу том компани бүсийн захирлууд тиймэрхүү юм болох юм лээ. Гараагаа бас нэг ийм юмар ихлээ. Өөрийгөө сорж үзье гэсэн бодолтой. Чи ажлын байр хэдэн ажлын байрыг бий болгож чадах юм? За би эхний ээлжинд бол өөрийгөө тэгээд дүүнэртэй эхнийхээ ээлжинд одоо хаагаа нэг 100 хүртэл тийм ээ нэг жилийн дотор одоо дунджаар би ингэж одоо нэг жилийн дараа одоо өнөөдөр маргааш нас эхлээд би одоо хаагаа авч ажиллаулаа үйл ажиллагаа эхлэхэд нэг жилийн дотор би 100 хаа бараг дөхөн. За нэг 70 хаа болно манай. За таны тоо толгой. Тэгээд тэрнээс цаашаа яваад ирэх юм бол би нэг 2 хүнийг байнгын ажлын байртай байлгах болно. А тэрнээс өмнө бол би бас өөрийнхөө одоо байгаа улсуудаа дүүм үнрээ ажил төлөв байгаа улсуудыг бас хамт дэмжиж болно л доо. Тэрнээс цаашаа би ажлын байртаа олгож бүр өргөдгөх тийм зорилго байгаа миний өөрийн. Зорилго байгаа. Би бас 3 дүүгээ одоо энэ орчин үед чинь зах зээлтэй, англи хэлтэй, компьютертэй ч юм уу тийм одоо үйлдвэрийнхээс оцрохгүй хөлөө олсон хүн болохын тулд тэгэл мөнгө төгрөг дайрчих хэрэг гарна. Тэгээ тийм одоо боловсролд нь хөрөнгө оруулах тийм бодолтой зорилготой ажиллана. Хүтэн байна, Макофи юу? За хэдэн шинсэ? Ирсэн сайн дуртай юу? Дуртай ууж ирсэн. Энийг мэднэ. Мэдхүү. За хэдэн шинсэ? Хүтэн үед гудамжинд даацсахад энэхүү халуун хэдэн шинсэ надад тань болох юм да. Чи тэгээд 200 сая төгрөг чи өнөөдөр өрөө гараа шоудчих юм биш үстэй. Үгүй. Үгүй юу? Яг уу. Яг би чамд итгэж байна. 33 олон хүмүүсийн итгэл найдвар чамд очиж штэ. Тийм үү? Тэгэхээр би энэ мөнгөийг тогтун тэхийг хүссэнгүү. За. 200 сая төгрөг байгаа. За. Чамд 2 хоногт нэг удаа би байнга сурвалжилж үзэгчтэй танилцуулах болно. Чиний гахаа чинь үнэхээр яг дарагдах төхөөд махан дарагдах төхөөд ирэхээр дард сурталчлагч би үнэгүй харилцсан. Болж гинөө? Болж байна. 200 сая төгрөг тоолоод ав. За, баярлалаа. Тоол. Бизнес хийж штэ хоёлоо. Эхнээсээ асуудал яг таг байх хэвээр. За, бүрэн байна. 200 сая гэнэ үү? 200 сая. За. Хэзээ соёл ашиг авч эхлүүлээ? 5 сарын дараа.
5 сарын дараа. 5 сарын дараа ихний ашиг хэднэр өглөө? Ихний ашиг нь 215,000 төгрөг. Тооцоогоор. 215 богдож байгаа юм. Тийм үү. Тэгээд 215,000 төгрөгийн ашиг гарна яг мөнгөн дүнгээрээ. Тэгээ надад 5 илж 35 тооцооны дагав ашиг болж бас үлдэнэ. Нэг 3 ирээгээ зарах гэдэг юм шиг. 3 ирээгээ дарж одоо тэр хооронд тийж 5 сар тийжсэн тижээлийнхаа мөнгийг тэгээ ашиг гаргаж аваад дараачихаа одоо тоороотой болохоор арай их тижээл идэн тэр нэрэндээ нэмэр оруулах болохоор 3 ирэх хаа дарж борлуулна. Төсөлт ихлүүти алдаарай. За. Өдөр уулзъя. Багтаа тавих юм байна ч юм. Багтаа тавих. Бол баатрын насан жаргал. Тийм ээ. Төвөмг. Томот. Зайны чинь би Тэвдээ цалчин. Мэдээ санаа зовоорой. Тэгтээ ажил мэж хөдөлгөж чинь нэр болохгүй юу? Болохгүй. Би өөрөө гайгүй юу? Болно. За. Төсөл авах уу? Төслөө авъя да. Авч яах юм? Яахаас. Дурсгалтай ч юм уу? Зүгтнийхээ дагуу ажиллаа эхэлнэ. Дурсгалтай ч юм уу да? Тийм үү? За найдсаа. Ахаа шахуу эрхлэх төсөл, алтан хавьяалтай төсөл тийм үү? Амжилтсаа. За, ихэрхтээ алдараа. Алдахгүй. 27 дараа уулзъя. Хайч надад байгаа шууд авах гэж чинь. Яг нь хайг мөн үү? Мөн. Буруу юм гэсэн юм шүү дээ. Байтлаа итгэлээ шүү. За, ихэрхтээ алдараа. За баярлалаа. За. Бүгд дахиад хэлэхэд дахианы аж ахуй эрхлэх төсөл Монгол гол урлах энэ хоёр төсөл дээр компани хамт олон бас энэ төсөл хөрөнгө оруулалт хийгээсэй гэж би хүсэж байгаа. Цаанасрал өгчийн Монгол нуугдлын сезон эхэлж байгаа. 200 мөнгө өгчих юм бол энэ хүн сайхан ажиллана. Залуу хүн ирж хүчтэй ажиллах юм бол шин санаа байх юм бол бид нар өөрсдөө зүтгэх ёстой шүү дээ. Олон шиг 10 мянган бид нар үүдэлж байна. 10 мянган төгрөг боллоо. Баяртай өчтэй. Сууглаас 10 мянган нэвтрүүлэг эхэлж байна. Алдар хэм бай таны? Цэрэн? Хааснаас нэг Ахмад Дааштай нэг хэдэн таасагд хэнийг авах юм гээд хэдэн төгрөг авдаг юм? Нэг 50 төгрөг л гэдэг юм. 50 мянган төгрөг үү? Өдрөл дөө? Тий. Оо за. Тэнийг авахснаа таа явж. Тэрийг аваад одоо цагаан сархаа бэлтгэл гээд боо юм болно доо. Би хийх чинь байхгүй ганцаараа хүн бай. Гэхдээ шууд ч мөн энэ ламар нас орсон. За. Ганцаараа одоо аргагүй л явж байгаа хөөр хүүхдгүү. Тийм үү? Тийм хүн. Арай ч нэг юм явж байгаа. За хөгшин энэ жил нас орчихсан. Тэгээд ганцаараа харж үлдэхгүй байхгүй. Энэ хаана байдаг юм? Урдэнжимээ цагаан башингууд. Цагаан башингуудад байдаг юм уу? Тий. Усаа барьж одоо харж үлдэхгүй байдаг ганцаараа тийм. За одоо ч 50 мянган төгрөг аавна. Ганц би тэр мөнгө дороод дуусна. Тий ямар юм. Байв. Сэрэнгүй 20 мянган төгрөг. Хөөр тийм ээ. Зайдэлээ. Зүгээр. Би тандаас их баярлалаа. Агасаар дөгчийн 2 бууз үгүй. Хөөр тийм ээ. 30 бууз. Хөөр тийм ээ. Өөртөө бууцсан дур нуусгүй үстэй. Ингэж явах гэж. Би хоолоор хийж чадахгүй цаандаа хоосон. Одоо амар 30 бууз. Заадаг. Хоолоо хийж чадахгүй ч дахиад нэг нэмээд өгчээ. Тий, ганцаараа тэгээ. Цаашаа сайн хийгээрэй Цэрэнгүй. За. Цаашаа сайн хийж чадвуу. Заавадны дүүний гээд үгүй. Өгтөө бууснаас нь танд би ялгаад хийчлээ. Цэрэнгүй. Өстөдөө наслаарай. За. Зүгээрээ өвөө. За, миний хүүхдүүд бүгдээрээ ингээд адуулаа байхад нэгийгээ түшээ сайхан боллоо. Ажил нэмдэг. Одоо тийм хэлэх чадахгүй. За зүгээр. Сайхан шинэлгэж гин үү? Сайхан шинэлгэж байна. За, нэгдээ тэр хангагдаж байна. Овоо хангагдчихад байна. Овоо хангагдчихад байна. За. Хэдэн төгрөгөнд ер нь тэгээд юм уу би мэдгүй нөө хүүхдүүд л юм хүн бэлдээд л яаж байна.
Буудаа чимхэх үү? Чимхцээ Хэдэн бууд хийсэн. чимхсэн? Оо нэг 1000-ыг хийсэн. За болох байгаа. Болно. Болно. Жил 1000 бууд чимхэд л. Тийм 1000 гаруй чийдгийг 1000 хүрээдэл дөрмдөө тэгээд 1000 жаахан гараад л ядгийг. Энэ жил нэг 1000 хэдхэн болсон байх гайгүй ихтэй хүрнэ. Одоо хаа өргөж чинь? Одоо би ийшээ нэг шинэ онгорч байгаа юм байна. Гэртээ нэг солонгос дэлгүүр нэг сав суулга нэг тогооны юм авах санаатай юм чинь. Асуулаа болоогод юм авах юм дуустдаггүй. Тийм манай хүүхэн тэр гар дээр тавих юм тэр юм хүмийг бүгд нь авчихсан уу? авцсан. Ирээ бидэнд 10,000 төгрөг өгье гэвэл та надаас салаад юунд зориулах вэ? Их баярлж जैन тэгвэл. Тэгэхээр одоо би цагаан сар шинийхээ юмд зориулах байх та хүүхдүүдтэй бас юм хов яагаад. Таяхуу халаасандаа мөнгөтэй явж байгаа юм чинь дүүн танд сайхан шилээрээгээд хэдэн бууз өгье. За болоо. Яган буустай нэмэр болог. Тийм ээ тийм. Үнгүй юм носгүй. Носгүй л. Носгүй тийм. Хөгшөөнд тийм. Цагаан сараар хөгчүүд маань хажууд маань сайхан надаагаа сууж ах сайхан шүү. Амтлаагаа маа 2 бууз. За их баярлалаа. Өдрийн хүнээр одоо зарж байгаа юм. Оо за. Өрөө үнгүй юм носгүй юм чаая. Би ч үнгүй юм носгүй. Уутны хутанд авчих. Уутандаа хийчих би. Хүүн уутанд нэгээд үгүй. Оо за. За. Айч. Ята. Одоо гэрлэгээ буцаж ороод тавьчаад буцаа. Харин тийя. Тэгээ. Тэнийг хүнд юм байгаад буцаад яаж тоотоо буцаа. Би харин би буцаад нэг тэр дэлгүүрээд нэг юу авах гэдэг сав суулган юм. Өөдөө харсан сав суулганы юм авах гэдэг. Сав суулганд минь хоосон буцсангүй ингэж явсан их баярлалаа байна. Яа зүгээр зочин музыканд та баяр. Харин чи та сууд хийж удаж юм аа эрдэнэ шиг очиж суудаа хийж. Бас олонд хийж. Болон миний хоо. Зүгээр. Яг нүрхгүй үнгүй юм носгүй хийж. Их баярлалаа. Сайхан тэгээ сар шиндээ сайхан шиндээрээ. Сайхан шиндээ та бүхэн сайхан шиндээрээ бас ажил үсчин амжилт хүсье та бүхэн. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нийтдэг юм аа. Асар юм бэ? Тэгж байгаа. За цагаан сарын мэтгэл хэр хангагдаж байна? Хангагч жагсан. Хангагч хадаас ирсэн. Ханаас ирсэн? Гоолтай. Хаа шинэлх юм? Энд шинэлээ. Энд шинэлнэ. Тэгнь. Хүүхдүүд дээр ирсэн үү? Тэгсэн. Хүүхдүүд нь хэр бэлтгэдэг хангаж байна? Оо сайхан байдаг. Бэл бүгд хотод одоо өнгөрөх хоёрын ялгааны юу байх юм бэ? Цагаан сар хүлээж авах. Гota хөтөө нараа илүү юм уу да? Арай сайхан юм уу да? Арай чиглүү юм. Гota отч хөнгөн шиг зүгээр юм шиг байна уу? Бас уу? Би эмнэлэг тэтгэж яагаад гарч байгаа юм бэ? Олон цагаан сарыг та үр хүүхдийнхээ хойморд нь суугаад надаагаа суугаад үдэх ёстой шүү. За. Тэлгүй яах вэ? Тэлгүй яах уртудаа наслах ёстой. Эмээ минь уртудаа наслаараа. За. Сар шиндээ сайхан шинлээрээ. За. За энийг авч. За баярлалаа. Түүнд 10,000 төгрөг өгье гэвэл та юунд зориулах вэ? Одоо эмээ чинь надад газар явж байгаа хүн чинь эмэндээ зөрөд би ч одоо эдэг засмуутай наар авчихаа. Тийм байх тийм үү? Тийм шүү дээ. Тийм цаас оруулж ир би танаас мөнгө харуулдаг яах вэ? 10,000 төгрөг. За. Багч биш. Багч биш мөнгө шүү наа. Тийм надад их юм шүү дээ миний. Их юм уу? Их юм. За тийм. За баярлалаа. Цаашдаа сайхан шиндээрээ. Сайхан шиндээрээ. Наа чин Апо усад компаниас танд өгж байгаа мөнгө юм шүү. За миний. Эрдэнэ шиг цаавах уу? За ой. Ой, үнгүй юм ногсгүй юу? Ногсгүй. Яа. Би ч бас ногсгүй. Бас энийг гэртээ очоод очих. За. Энд хоёлоо гарын дааруулаад хүн угаад яах юм? Угаад яах юм чөө? За. Дажиг дийлэн өвлцгөө. Өвлцөө гэж юм. Мөнгө нь өвлцгөө бас. Ана бусын алдуураад хүүгийн хавх симэг эцчих хойтой хүмүүс. Бусын алдуур нь гайг байгаа. Оо, таас гой мөнгө. Мөнгө өмс үү? Мөнгө бус. Ай. Гоё юу? Гоё. За. Энэ шигтгэн юу юм бэ? Аюун гэж байгаа шүү дээ. Аюун гэж юм. Аюун гэж байгаа юм. Даг бүс бай. Тийм бай. Алдахгүй хоо. Агаа. Айгаа. За өстэй саршиндээ саршиндээ. Одоо энэ цаг үед бол их хаарж хэлж байна. Хаарж байна. Би энэ хадгаламжийн багнаас нэг одонгийнхоо мөнгө авах юм гэж хэлсэн. За. Тэсний очиртэй. Очиртэй. Тэгээд би энэ хэлчихсэн. Тэр хаад тэгээд байж байна. Тэгээд байж. Тэднэр явах чинь. 50,000 ав. Тий. Сансар хийн. Өө яхад одоо тэгээд хэр хэмжээгээр л хийн шүү дээ өөрийнхөө хэмжээгээр. Яг дууц мууц нэг хог могтор давсаа та. Яг бэлдэг бас. Одоо ч юм. Хэдэн боц юм гэсэн. Нэг 800 гэсэн үү? Хөгтөлт хийсэн 800 900-аад бууз хийсэн тийм. 100-аад бууз хийсэн. Тий, яг л тэгээд тарчсан. Цаасарчлуулах. Цаасрын даа юу гэж бодож байна энэ хоёрыг? Гэхдээ яг л уламжлалтын болохоор хүн болгол хийхийг л бодно. Тий, өөрийнхөө хэмжээгээр хийн шүү дээ. Хэмжээгээр л.
Таны би бузар дайлах уу? Үргэн носгүй юу? Уу яах вэ? Тэгээд нэхэд нугс хүн чи яах вэ? Өгөөд хүн бас авчил нэхэд. Авчил нэхэд. Тийм үү. 10 өдөр би танд өгөл та юу зорлох вэ? Одоо яах вэ? Их юм шүү дээ тэр чи одоо. Тийм үү. Тий. Цагаан сард зориулна. Их юм аа тэр одоо хүн маа их. Хүнээс таны зориулах 10,000 төгрөгийн шалтгаан чинь энэ гудамжаар алхаж яваа бус хөгжүүлэх шалтгаандаа тэнцэхгүй юу гэж бодож байна? Зөндөл бас тийм хэрэгцээтэй ус зөндөл. Өөрөөс хүрцэн үсэж байгаа хэ. Байдгүй яах вэ? Хайслаа байгаа хэ. За тэгвэл дүүн явуулсан танд энийгээр дайлаа. Бадна. Бах уу? Болгүй яа юм. Очоод та бол шүгэлцэн үү? Шүгэлцэн үү? Шүгэлцсэн яа энийг гихтээ очоод. За баярлалаа. Цаасараас өмнө хаваа дарсан дээр шүү дээ. Цаасаар аргуул. Жинхэнэ би нэг цагаан сарын шиний нэгэнт чам. За та өөрөө л мэд. Тий. За баярлалаа. Баярлалаа сайхан шиндэрээ та. Сайхан шиндэрээ өөрөө ч. Алдар юм бэ? Таваач. Тий. Таваажгаа нас сур хэдийг зовлож байна? 80. 80-ыг зовлож байна. Цагаан сарын бэлтгэл хэр хангагдаж байна? Уу яах вэ? Ойрлуудыг түүрийнхаа гэдэг хангаж ил байна. Түүрийнхаа дээр хангаж гинөө хэдэн хүүхдүүд тус нэмэр болж гинөө? Хүүхдүүд байхгүй. За. Одоо хэдэн төгрөг хэрэгтэй байна? Одоо яах вэ? Хэрэгтэй л байна. Одоо яах вэ? 20,000 төгрөг үү? 20,000 төгрөг хэрэгтэй. Хөгөөд ганц бие юм уу та? Өгшин байна уу? Өгшин байна. Өвчтэй байна. Өгшинтэйгээ хоёлаа, өгшин өвчтэй. За. Тийм үү, бууз муузаа шингэсэн үү? Шингээгүй юу? Дон тань бууз өгнө. Өчиг бууз өөхтөн дээр баха. Өөхтөн дээр үү? Сайхан өөхтөн бууз. Өчиг муузаа шүгж байгаа шүү дээ. За юу. Сайхан очоод өгшөнтэйгээ зэгрээд. Одоо ер нь 20,000 төгрөг болох юм бидтэй тэгээд болох уу? 20,000 төгрөг өгөх юм бол та юу аавна гэж бодож байна? Юу авах вэ 20,000 төгрөг өгөхөөр? Тавны хаймыг. Тавны хаймыг аавна да. Замаа. 20,000 төгрөг. За баярлалаа. Надад ч танд апо хувцас компани өгж байгаа юм шүү. За өндөр наслаж буян дэлгэрч 80 хүрэх болтугай гэж өрөөдөө хүү. За баярлалаа. Баярлалаа сашиндээ сайхан шинэлээрээ. За. 25 дугаар суугдлээс 10,000 нэвтрүүлэг үүгээр дуусч байна. Сар шинд өгчийн хэдэг өгчүүд манайдаа амьсгаан давхцсан гүйж яваа бахта тэтгэврийн хэдэн мөнгөө цуглуулад тэтгэврийн аягуул зээл тавиал янз бүр л байгаа бах. Цаасаар хэдэг өгчүүдээс би юугаач харамсгүй үгүй гисэн. Апо хувьсал компанид баярлалаа. Америкт ажилладаг Балчин дорж хад баярлалаа. Цаасаар өгчийн Монгол дуур амьсгал ороод сайхан байшин Балчин дорж хаа. Хэдэг өгчүүлээ бүгдээрээ сар шинийн сайхан өнгөрүүлээ. Баярлалаа өгчтэй. Сайхан шинээрээ. I don't know what to do with myself.